зураачаа анги гэхэд чинь зураачийн ур чадвараас гадна бүх ур чадвар, хичээл орон найруулагчийн ур чадвар, операторын ур чадвар. Тэгээ эдгээр нь ерөөсөө бидэрт аягүй их дандаа амьдрал дандаа хэрэг болж явдаг байхгүй. Одоо ингээл телевизэд гэлдэг чинь халууны ойлголт байхгүй бол бид нар бас л чадахгүй шүү дээ, тий. Телевизэн зураачийг хийж чадахгүй. Тэрнтэй адилхан найруулагчийн мэдлэггүй бол бас нөгөө зохиолтойгоо танилцж чадахгүй. Тэгээ манай сургуулийг төгссөн хүмүүс л ер нь би бусад сургуулийнхаас илүү тэр өгч боддоо шүү. Найруулагчийн зохиолыг ойлгодог, найруулагчийн зохиол гаргадаг. Тэгээд зураачтайгаа хамтарч яаж ажиллахаа мэддэг оюутнууд байдаг. За би 2001 онд кино урлагийн дээд сургуульд анх орж урлагийн гай цэцгэлтэн очрын Мегмар гэдэг хүний шав болж орж байлаа. Тайсны зураач, киноны зураач гэсэн мэргэжлэр. Тэгээд 2005 онд төгссөн. Цэнхэр дийлэгч гэсэн юуны шоуны тайзын засч янзалж өгч байсан. Тэгээд тэнд л юунасаа одоо онлоосоо практик дээр тэрийг хийж их юм мэдэж сурсан. Бид нар нэг 2 дугаар курстай нэг захирлын хийжсэн кинод явж байсан. Удамга кинонд. Тэнд очиод одоо кино яаж хийдгийг анх удаа үзчихлээ. Тэгээд кино яаж хийх вэ? Хүмүүс зураач нар ямар юу хийдгийг гэдгийг тэнд очиж анх танилцж байсан. Сургууль дээр хичээл дээр бол бид нар тэр 4 жилийн хугацаанд бол ингэж зурах ёстой, тийм өнгөөр ингэх ёстой, тэр зохиол дээр ажиллах, ингэж ажиллах ёстой, зохиолоос одоо шалтгаалж тэр зураг эскизүүд ингэж гарах ёстой, одоо үлгэрийн домгийн сэдвтэй орчин үеийнх зөгнөлт гэл одоо бүгднгийн нэг түүхэн гэдэг бүгд л тэр киноны тэр зураач хамаатай тэр зүйлүүдийг биднэрт ерөөхдөө ноён нурууг нь бидний ерөөхдөө замыг минь одоо зааж өгдөг байсан. Кино урлагийн дээд сургуулийн ийм сайхан байт юм байна. Одоо хүртэл манай оюутнууд бидэртээ төгсөжсэн, бидний өмнө төгсөжсэн оюутнууд маань маш их сайхан уран бүтээлүүд хийж байгаа. Бид нар цугтай байнга холбоотой байдаг. Нэгд л одоо ийм сайхан киноны сургууль төгссөн, ийм сайхан киноны манай Монголын ертөнцид ингээд орж ирсэн манай ихэнх нь дандаа кино урлагийн дээд сургуулийг төгссөн мэрэгчлэтнүүд байдаг. Кино урлагийн дээд сургуулийн дууны найруулагчийн мэргэжлэр 2002 оноос эхлэн эсэлт авч эхэлсэн бөгөөд нийгэмд эрэлт хэрэгцээтэй байдаг энэхүү мэргэжлэр боловсон хүчин бэлтгэж гаргадаг цорын ганц сургууль юм. Өөрсдийн бэлтгэсэн кинонд дууны найруулга хийх, жүжигчдэр дуу оруулах зэрэг бүхий л тоног төхөөрөмж студиэр бүрэн тоноглогдсон сургууль юм а. Тэгэлгүй яах вэ миний хүү? Чи амьдралаа сайжруулъя. Албан тушаал ахих гэж бодохгүй байна. Чи эхнэрийг харж авдсан юм биш үү? Дууны мэргэжил гэдэг юм бол маш их хүнээс мэдрэмж шаарддаг. Урлаг уран сайхны авиас шаарддаг. Уйггүй хөдөлмөр шаарддаг. Техник одоо энэ талын мэдлэг шаарддаг. За тэрийгэ бүх нарийн юмнуудаа мэдрэмж шаарддаг. Ийм нарийн мэргэжил байгаамаа. Орчин үед одоо энэ кино урлагийн дээд сургуулийг төгсөөд энэ кино хийж байгаа залуучууд бол тодорхой хэмжээнд бол өөрсдөө энэ киноны дууны ач холбогдлыг хүмүүст ойлгуулж энэ тухай өөрсдийнхөө хийж байгаа уран бүтээл шингээж ингэж бол хүмүүсийн бас таашаалд нийцдэг юм аа. Дөнгөж биднийг анх 1-р курст оронгууд 10 минутын зохиомж гээд жижиг юм зохиомж хийлгдэг. Тэгээд найруулагчийн ажил, жүжигчний ажил гэсэн ингээд бүх ажлыг бид нар өгдөгөөс 1-р курсээс бид нар бол төгсөн төгсөлтлөө жилд бол бид нар 2 дэлгэцэн ажил, 2 найруулагчин, жүжигчний ажлыг бол өгдөгөөс. Би тэр үе алтан үеийн улсуудаа айгүйх ажиллаж байсан. Тэр улсуудаас айгүйх юм сурсан. Монгол кино үйлдвэрт ажиллаж байхдаа ч гэсэн тэр олон мундаг улсуудаа Дамдын Базаргай, Цэнд Аюушгай, Илбэг сайхан, Дарам Базар, Цэмплмаа гэд бүх хүмүүстэй би ажиллаж байсан. Очир Утгай,
Одоо ч гэсэн би ажиллаж байна. Мегмар нар ингээл одоо бүх зөндөө иш хатгаа бас одоо ингээ сая орх төсгөө кинонд хүртэл цуг бид нар ажиллаа. Цэцгээ огчтой бол би кино урлагийн дээд сургуульд багтал айгүй хол юм хийжсэн. Энэ сургуульд орж төгснөөр бас миний өнөөдөр амьдрал ч гэсэн уран бүтээлд маш их тусдсан болж ялангуяа нэг урлагийн байгууллагад яваад ороход манай кино урлаг төгсөн нэг тий уран бүтээлч тэнд байж л байдаг. Тэр утгаараа кино урлагийн дээд сургууль орсондоо би маш их тийм азтай өөрийгөө азтай он тоосч явдаг. Би 2002-оос 2006 онд Цэрэн Соднон багштай кино урлагийн дээд сургуулийн дунд нэрлэгч ангид орж суралцж төгссөн. Телевизээс салбарт бол манай курсын хэмэл хүчтэй ялгардаг юм билээ. Яагаад ч юм бүү ерөөсөө л тийм ярьж байгаа, хэлж байгаа, мэдсэн, сургуулиасаа сурсан те онлын тал дээр ч тэр практик дээр ч тэр. За тэгээд эхний нэг жилийн хагасаас бол бид нэр бас багшийнхаа ачаар мэрэгжилтэй маш гоё үнэнч болсон, мэрэгжилтэй сонирхолтой болсон. Дээрээс нь одоо хүн гэдэг юу юм бэ гэж хүн байхыг бас суралцсан. За би кино урлагийн дээд сургуульд сурч байх хугацаанд одоо 4 жилийн хугацаанд бол бас ангийнхаа багш болоо томоо багштайгаа маш олон уран бүтээлүүдээс хамтарч мөн бие дааж бас дууны найруулагчаар ингэж ажиллаж байсан. Кино урлагийн дээд сургууль 2001 оноос эхлэн сэтгүүл зүйн ангидаа эсэлтээ авч эхэлсэн билээ. 2001 оноос хойш одоо хүртэл суралцсан төгсөгчдод 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн судалгаа байдаг байна. Уг сургуулийн сэтгүүл зүйн анги нь камертай харьцах, дүрстэй ажиллах зэрэг олон зүйлийг дадлагаараа олж авдгаараа онцлог юм. Монголд байгаа олон сургуулиас хамгийн тэргүүн зэргийг би боддог. Яагаад гэвэл техникийн бааз, материалын бааз, багшлаг болсон хүчний хувьд бол жинхэнэ кинонд ажилладаг одоо Монгол кино үйлдвэр гэдгийн бүр эртүүд кино фабрик гэдэг байсан суурин дээр бий болсон учраас энэ бол хамгийн одоо бүхэл одоо кино урлагийн сургуулийн тэргүүн зэрэг гэж боддог. Жигчний нэмжид кино урлагийн дээд сургууль 2007 онд элсэн орж улмаар 2011 онд энэ сургуулийг төгсөж сэтгүүлчийн 4-р курс буюу Эрдэнэ цогцтой ангийг төгссөн. За ингээд төгсөж гарснаасаа хойш үргэлжлүүлээд ИТV телевизийн телевизэд бол сэтгүүлч мэрэгчлэрээ ажиллаж байгаа. За ингээд кино урлагийн дээд сургуульд суралцах хугацаанд маш олон зүйлийг практик болон одоо бусад онлайн түвшний мэдлгүүдийг би авч байсан. Хамгийн гол нь сайн багш нарын гарт байсан учраас олон талын мэдээллийг бид нар авдаг илүү даваа талтай байсан. Учир нь урлагийнхны хажууд байсан сэтгүүлчийн ангийн хүүхдүүдийн хувьд ерөнхийдөө маш тийм сэтгэлгээ задарсан, олон талуу хувирах чадвартай, нээлттэй тийм хүмүүс очиж төгсгөр илүү даваа талтай гэж би энэ яг ажлын гараан дээр орж ирээд мэдсэн. За би анх одоо 2007 онд энэ кино урлагийн сургуулийг эсэж ороод сэтгүүлч мэргэжлийг эзэмшээд одоо ингэ төгсөөд одоо энэ ТV топ телевизэд ингээд ажиллаад явж байна. Одоо нэвтрүүлэгч тэгээд кинон дууруулагч гэсэн хоёр давхар мэргэжлэр ингээд ажиллаад явж байгаа. Манай сургуулийн хувьд бол үнэхээр биднийг бол чанартай, чадaltaй боловсон хүчин болгож бэлтгэж гаргаж чаддаг гайхалтай сургууль байгаа. Гайхамшигтай сайхан олон эрдэмтэн, доктор, профессор, олон танигдсан сайхан жүжигчид гайхалтай хүмүүсээр бид хичээл заалгаж төгссөндөө бол үнэхээр их бахархаж баярлж явдаг юм. Хааж идсэн бол үнэхээр багтан хэлж чаддаг шүү. Кино урлагийг хөдөлгөх гол хүчин продюсер байдаг. Үүндээс кино урлагийн дээд сургууль 2001 оноос эхлэн продюсер менежерийн ангидаа эсэлтээ авч эхэлсэн билээ. Бусдыг удирдан зохион байгуулах чадвар, харилцааны ур чадвар мөн техникийн болон хөтлөгчийн ур чадвар зэрэг олон талын мэдлэг олгох хичээл заадаг учраас хүрэх чадвар сайтай мэргэжил юм аа. Чадварын хувьд тэгэхээр надад манай сургуулийг төгссөн хүүхдүүдийг дэлгэцийн одоо урлагт ажиллахад илүү одоо чадварлаг байдаг гэж би боддог шүү дээ. Одоо зохион байгуулалтын ажил хийн, сэтгүүлчийн үр гүйцэтгэдэг
ерөнхийдөө ингэ нөх хүрэх чадвар айгүй сайтай л гэж ерөнхийдөө боддог. Бид нар одоо би яг ингэ кино урлагийн дэд сургуулийг төгссөн ч гэсэн өөр ямар ч байгууллагт, бизнесийн байгууллагт ч юм уу очиод би маркетингийн чиглэлээр ажиллаж болно, менежментийн чиглэлээр ажиллаж болно гэдгээрээ онцлог мэргэжил гэж боддог. Би тэгээ энэ мэргэжлэрээ их бахархдаг дуртай. Ажлын байр гэхэд одоо олдсон арай илүү. Телевизүүдэд ч гэсэн харж байхад манай сургуулийн төгссөн сэтгүүлчд их байдаг, оператор их байдаг, голчилдог. Мэргэжлийн төвшөнд бол одоо сургалтыг бол сайн чанартай гүйцэтгэдэг учраас манай сургуулийн бас нэг онцлог юм байна. Соёл урлагийн удирдлагын менежментээр төгссөн. Манай одоо биднэрт найруулагчийн хичээл мөн нүүр будгийн хичээл ордог байснараа манай менежерийн анги бол илүү онцлогтой. Кино урлагийн дээд сургуулийг төгсөөд одоо телевиз болон кинонд нүүр хөргөж хийж байгаа. Чанарын дурлал кинонд нүүр хөргөчээр ажилласан. Мөн зам гэдэг кинонд ажилласан байгаа. Тэгээд одоогоор Монгол кино нэгтгэлийн хийж байгаа Талын зам буюу 505-ын түүхэн кинонд нүүр хөргөчээр ажиллаж байна. Кино урлагийн дээд сургууль нь 2012-оос 2013 оны хичээлийн жилдээ кино телевизэд чухал үүрэгтэй мэргэжил болох нүүр хувиргагч, гэрлийн техникч, дууны техникч мэргэжилтэн бэлтгэх богино хугацааны сургалт явуулахаар хөтөлбөртөө оруулаад байгаа юм. Кино урлагийн дээд сургуулийн нийт төгсөгчдийн хийсэн уран бүтээлийн судалгаа гаргахад өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүтээгдсэн нийт кинонуудад кино урлагийн дээд сургуулийн төгсөгчд найруулагч, жүжигчин, зураглаач, дууны найруулагч, зураачд мэргэжлийн төвшөнд уран бүтээлээ товлбсон байдаг нь кино урлагийн дээд сургуулийн сургалтын чанар, оюутнууд мэргэжилдээ мэргэшсэн гарч байгааг нотлон харуулдаг. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн төгсөгчд сургуулийнхаа нэрийг өндөр дөргөн мэргэжлийн төвшөнд уран бүтээлээ товлбсаар байна. Монголын кино урлагийн үе үеийн зүтгэлтнүүдийн залгамж халааг бэлтгэх хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээсэн кино урлагийн дээд сургууль тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Бид эрхэм зорилгоо нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн зах зээлд хөрвөх чадвар бүхий соёл урлагийн уламжлал шинжилгээг хослуулсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал юм хэмээн тодорхойлсон. Кино урлагийн дээд сургуульд суралцж байгаа мөн энэхүү сургуулийг сонгох гэж хүсэл мөрөөдлөө тээн яваа залуустай өндрөөс өндөр амжилт хүсье. Өөрхөн аль биш. Хамаатац! Нэр төртэйгээр амиа өргөцгөөе! Цагийн тоосон бүлгэлсэн хүүхийн үннийг энэ бүхэн эхлэхээс өмнө тэр бидний нэг байсан. Хараач. Хажуугаар ч өнгөрөх юм. Эвсүү өрөг ойлгосноо? Мэдээ! Эмзэгхэн зүрх зонд минь нураагүй. Хүн чинь хайр сэтгэлтэйгээ хөв тавилангаар учирдаг юм байгаа үстэй. Бодол нэмэх сэтгэхүйн өөрчлөлт. Зугтаа! Тэгэлгүй яах вэ миний хүү? Амьдрал гэж юу юм бэ? Хөөрхөн хүүхэд. Чи бол эмэгтэй моторгаар хэлж чи ойлгохгүй. Гүү зүгээрээ. Гамч Донорвын сумлаа бууд. Би танд итгээд
чамаас өөрөө өөрийгөө. Энэ бүхэн хэрхэн өрнөх бол? Яахи харж амар манаа явлаа. Зүгээр зарим нэг хүмүүсийг харахаар нүд орсоод байна. Бүр барьж бат бүс чимээр байна шүү. Яага бохгүй гэж. Миний хөлөг мөнгө байна уу? Мос ахсуу. Чамаасаа авсан юм уу? Хэн? Юу? Зочид бодлын президент юу ямар байдаг юм бол сонирхоод явж байна л да.